Надад Space Forum үзүүлсэнд баярлалаа. Яста гайхалтай байлаа. Харин тийм ээ. Нөгөө чи ч гэсэн Яна, миний анхны үнсэлт болох нь амнаас хангалттай үнэртэж байна уу? Миний урал зүв байрлал байна уу? Уучлаарай, түр хүлээж өгөөрэй. Грег сонсч байна. Элдв ийм ярих цаг алгаа би анхны үнсэлтээ хийх гэж байна. Тэгээд бэлэн эсгээ мэдэхгүй бас сандраад байна. Уламжлал ёсоор энэ тохиолдолд хариулт нь могоо юм. Чи зүгээр л хилээ гаргаад эргүүлээд. За, баярлалаа Грег. Сара руу залгахаас тэр миний мэдих хамгийн ухаантай хүн. Байна уу? Одоо ийм ярих цаг алгаа би анхны үнсэлтээ хийх гэж байна. Би бэлэн эсгээ мэдэхгүй бас сандраад байна. Зүгээр Кевин. Би наад асуудлагч баг зэрэг судалсан болохоор чамд тусалж чадна гэж бодож байна. Ашгүй дээ. Би яг юунд бэлэн эсгээ сайн мэдэхгүй байна. Ийм үед эргэлзэх нь байдаг л зүйл. Эхлээд өөрөөсөө цаад хүнийхээ талаар хэдэн асуулт асуувал тус болж магад. Жишээ нь чи түүнд итгэдэггүй. Түүнтэй хамт байхад тааламжтай байдгүй. Тэр үнсгийг чинь зөвшөөрнө. Бас чамааг буцааж үнсгийг хүснэ гэдэгт итгэлтэй байна уу гэх мэт. Дараа нь яагаад түүнтэй биеэр ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байгаагаа бодоорой. Илүү дотносхын тулд зүгээр л бусдын жишгт нийцүүлэхээр өөрийгөө хүчилж байна уу? Эсвэл түүнийг баярлуулах гэсэндээ юу? Үүнээс гадна харилцаанд сэтгэлээ илэрхийлэх олон арга бий. Ямар хэлбэрээр илэрхийлвэл чамд илүү таатай байх, хаана хизээ байвал тохиромжтой талаар бодож үзэх нь зөв. Энэ бүх асуултуудын дагуу хамтрагчтайгаа ярилцаж, хоёулаа ижилхэн бодол санаатай байх нь маш чухал. Хэрэв үгүй бол ямар ч хүнийг үнсэлцэх болон өөр зан үйл хийхийг шахаж дарамталж хэрхэвч болохгүй гэдгийг санаарай. Наад зөвлөгөөч надад их тус боллоо. Гэхдээ би сандраад л байна. Анхны үнсэлт чинь санснаар болохгүй байх вэ гэж санаа зовох нь хэвийн үзэгдэл. Гэхдээ хүн бүр өөр, хинч төгс үнсэлцдэг болж төрөөгүй. Киноноос ялгаатай нь бодит амьдрал дээр та хоёр бие биенийхээ хамрыг мөргөж шүдийг цохиж магадгүй. Хэрэв түүний дэргэд өөрийнхөө чөлөөтэй байж чаддаг бол магадгүй тийм зүйл боллоо гэхэд та хоёр инээлтэд л өнгөрөөнө. Тэгвэл ч инээдтэй байх та. Хэрэв аль нь бэлэн ижилхэн бодол санаатай бол сэтгэлээ илэрхийлэх нь гайхалтай үйл явдал байх болно. Иймээс яаралгүй хоорондоо сайн харилцаарай. Хэрэв эргэлзэн хിവэр байвал найз, ах эгч, эцэг эх эсвэл итгэдэг насанд хүрсэн хүнтэйгээ ярилцах нь тусалж магадгүй. Баярлалаа Сара. Би одоо явах хэрэгтэй байх. Баяр таа. Нэрэ чи Space Forum үзээрэй. Янзын гоё кино байна лээ. Кевин, чи хаашаа явчих вэ? Нора, би зүгээр л энэ ботнуудын дунд нугдаад юм бодож байлаа. Бас надад нэг асуулт байна. Чамааг сайхан амраарай гэд үнсэж болох уу? Би чамайг хизээж асуухгүй гэж бодож байлаа.